Коронавирусын болж бид нар ингээд галт зэвсэгтэй дайны үед гараагүй байтлаа энэ одоо өвчин гэдэг айхтар энэ одоо давлгаанд дэлхийн одоо бүх эдийн засаг улс орнууд бүгдээрээ хямарч байгаад энэ үед одоо бид бүгд засгийн газартайгаа нийлээд улсын их хурлаас нэлээд ухаалаг шийдвэрүүд гаргаж байгаад бас талархалтай байна. Засгийн газрын гаргасан 7 чиглэл 14 арга хэмжээд нийтдээ 5 их 80 төгрөг гаргаад ингээд арга хэмжээ авч болж байгаад ард иргэд маань их талархалтайгаар хүлээж авч байгаа. За үүнтэй зэрэгцээд мөн хангалтгүй байгаа зарим нийгмийн чиглэлийн дарамтууд ялангуяа ард иргэд дээр байгаа үр зээлийн хэмжээ, банкны үр зээлийн хэмжээнүүд, хүүгийн хэмжээнүүд, аж ахуй нэгжүүд дээр байгаа ажлын байр хомсдох байдал, цалин хөлсөө олгож чадахгүй байгаа байдлууд дээр үргэлжилсэн ийм санал хөсөлтүүд ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ Монгол улсад байгаа энэ юуны банкны системийн хүү өндөр байгаа дээр олон жил сүүлийн 4 жил ярьлаа. Гэтэл бидний асуудал сая Монгол банкны ерөнхийлөгчийн тайлбараас харж байхад асуудал бол бид нар эртхэн шийдэжгүй хугацаа алдсан байна гэдг нь харагдаж байна. Бид нар хууль эрх зүйн орчин ялангуяа энэ зээлийн хүү эрх зүйн орчинтой холбоотой харилцаатай хууль эрх зүйн орчин эртхэн зохицуулах байжээ. Жишээлбэл тэр хадгаламжийн хүүний тухай харилцааны хуулиудыг зохицуулж өгөх байсан байна. Банкнд хадгалж байгаа хадгаламжийн талаарх, тэдгээрийн хүүний талаарх тэн дээр бид нар улсын их хурлаас хууль гаргаж зохицуулж өгсөн бол Монгол банктайгаа хамтраад энэ асуудлыг бид нар 3 жил миний буруу, чиний буруу гэж ихгүй байсан юм да гэж өнөөдөр ойлгогдож байна. За мөн энэгээр хуулиуд гараад хадгаламжийн хүүгийн харилцааны талаарх хууль эрх зүйн орчныг бид нар зөв болгоод санаачлаад Монгол банк санаачлаа явж байгаа юм байна л да. Тэгээ энэ засагдаад ирэхэд бусад банкны харилцаанууд жишээлбэл бүтээн байгуулалтын энэ зээл, аж ахуй нэгжүүдийн маань сөхөрчих гээд байгаа энэ зээлүүдийн хүүгч гэсэн бид нар хэрхэн зохицуулах талаар ярилцах хэрэгтэй байна. Хөгжлийн банкны зээл зээлийн хүү маш өндөр арилжааны банкны хүүний хэмжээнд байгаа. 13, 12, 15 за долларын зээл нь бүр 7-8-9% хүүтэй. Ийм өндөр хөгжлийн банк бол хүүтэй өгч байна. Энэ бол хөгжлийг дэмжсэн зээл ерөөсөө биш. Энэ дээр бас Монгол банкны улсын их хурл бодлого барьж энэ хөгжлийн банкыг бас зохицуулах арга хэмжээнд ормоор байна. Тэгэхгүй бол зарим энэ хүнд үйлдвэрийн салбарыг барьж авсан аж ахуй нэгжүүд цөөхөн байдаг. Тэд нар маань бас ингээд ажлын хамгийн олон байрыг бий болгодог мөртлөө хүнд ачааллыг үүрч энэ хямралын үед давхар хямарч угаасаа ч хүнд байсан бүр их хүнд хямрал маш их дарамтанд явж байгаа маа. Тэгэхээр энэ хөгжлийн банкн дээр хамгийн гол бодлогыг бас засаг төр маань засгийн газар маань бариад улсын их хурлаас цаашдаа яах юм. Хөгжлийн банк чинь хөгжлөө дэмжсэн ашигын төлөө биш хөгжлийн төлөө банкстай байхад өнөөдөр мөнгө хүлээ сууж идэг. Давхар валютын ханшны алдагдлаас мөнгө хүлээ сууж идэг. Орлого олдог. Хууль ус орлогожоо сууж байгаа. Валютын ханшны алдагдал гэдэг бол Монгол улсад хамгийн том хохиролж ирсэн ард иргэд аж ахуй нэгжүүдэд хамгийн их хохирож байгаа юм асуудал. Тэгтэл ганцаараа банк тэрийг 100% төлүүлээд нөгөө буруугүй мөртлөө төслөө хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж ард иргэд хохироод идэг. Яагаад тэр улс төрчдөөс болсон валютын ханшны алдагдлыг аж ахуй нэгж ард иргэд төлөх ёстой юм бэ? Энэ бол ёстой шудраг ус явдал. Тэгээ энэ дээр сангийн яам юу гэж бодож байгаа? Валютын ханшны алдагдлыг хэрвээ ард иргэд аж ахуй нэгжийн техник эдийн засгийн үндслээс болоогүй төсөл нь зөв хэрэгжижээл хэн буруутай нь хариуцах ёстой. Бусад улс оронд бол энэ ханшны алдагдал үүсгээд хохирол үүсгэсэн бол тэрийг хариуцдаг, төр засаг нь хариуцдаг, тухайн банк нь хариуцдаг, байгууллага нь хариуцдаг юм хуулиудтай байна лээ. Энэ Европын хөгжлийн банкны хуулиуд байна, бусад улсууд байна, бүх улсууд хизээч аж ахуй нэгж ард иргэдэрээ энэ ханшийн алдагдлыг төлүүлээд дээр нь айгүй хүнд үүрүүлээд тэгээд та нар үйлдвэр барай, ажлын байраа хадгалаа гэж байгаа юм улс орн байхгүй. Энд чинь үнэхээр шудраг ус явдал болоод байгаа юм. Тэгэхээр энэ хөгжлийн банкны бодлогыг яг хөгжлийн банкнд нь зохицуулж явуулмаар байна. Хөгжлөө дэмждэг, бүтээн байгуулалтаа дэмждэг, баялаг бүтээгчдийг дэмждэг ийм банк байхаас ч хөгжлийн банк тэгвэл арилжааны банк бол мөнгөний хүүлэн, давхар ханшийн алдагдлах хүүлэн ийм хууль бас үйл ажиллагаа явж байгааг энийг зохицуултанд оруулж өгөх шаардлагатай байна гэсэн санал байгаамаа. За тэгээд засгийн газар маань өчигдөр бид нар хэлэлцээд энэ нийгмийн даатгалын шимтгэлээс нийт энэ нийгмийн даатгалыг төлөгч 600 гаруй мянган иргэд аж ахуй 600 гаруй мянган иргэдийг нийт тэгш хамруулах болсонд талархалтай байна. Бүгдийг тэгш хамруулж байгаа. За мөн энэ хүн амын орлогын татвар болон бусад энэ татваруудыг алагчлалгүйгээр нэгдсэн бодлогоор ингээд дэмжиж байгаа ард иргэд маань бас талархалтайгаар хүлээж авч байна гэдгийг мэдэгдэе. За баярлалаа.